Аймгийн засаг даргын хөгжлийн хөтөч үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан уран нууралтыг хөгжүүлэх арга хэмжээний нээлт боллоо. Нээлтэд аймгийн удирдлагууд оролцож уран нууралтаар хичээллэх гэж буй бяцхан хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүслээ. Булган сумын соёлын төвийн дэргэд уран нууралтын хичээл орох бөгөөд эхний ээлжинд сунгалтын тасгалыг энэ оныг дуустал цэрэгчин Төмөрбаатар заана. Шинэ оны эхнээс уран нууралтын мэргэжлийн багш нууралтын үндсэн техник хичээлийг орж эхлэнэ гэж соёлын төвийн удирдлагууд мэдээлж байна. Уран нууралт гэдэг бол Монголын өв соёлын нэг. Тэгээд дэлхийд хаанч байхгүй ганцхан Монголд л байгаа юм өв соёл байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар бас соёлын байгууллагууд өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болоорой одоо бусад байгууллагуудаас ялгарх нэг онцлогтой байгаараа гэсэн яамнаас өгсөн чиглэлийн дагуу манайх энэ цаг мөчөөс хойш манай соёлын ордны бас нэгэн онцлог брэнд бүтээгдэхүүн бол нууралт бөгөөд нууралт маань цааш нь задраад циркийн үзүүлэлт болох юм. Энэ чиглэлээр явъя гэж зориг шулуурсан. Манай брэнд бүтээгдэхүүн бол цахилгаан хөгжмийн хамтлаг Монгол орнд бас тэр болгон байгаад байхгүй ийм үед амжсан хамтлаг манад хичээлж байгаа. Дээрээс нь бид бүхэн бас циркийг сонгож авсан байгаа. Тэгэд энэ хүүхдүүд маань энэ жил дараа жил бол нуурна. Тэрний дараа жилээс эхлэхээр циркийн бас үзүүлбэрүүдээр хуваагдах юм. Зарим нь одоо агаарын гимнастик, зарим нь тэнцвэрийн, зарим нь жонглоор, зарим нь элбүү хааны гайхамшигч юм уу эдгээр ингээл ээлжилж гарч ирээд ийм өөр хувилбарт хувираад яваад байхаар хэмжээнд бэлтгэхээр бид нар яаж байгаа. Тэгээд энэ маань зөвхөн 4 жилээр зогсохгүй. Яг нь манай соёлын ордны одоо нэг бүтээгдэхүүн болоод одоо байнга л ингэж хичээлж явж байгаа учиртай. Тэгээд энэ саналаа засаг даргын мөрийн хөтөлбөр авж байгаа саналд оруулсан. Тэгээ аймаг орнуудаас бас дэмжиж энийг маань хөтөлбөр болгож хэрэгжүүлье гэд бас орсон байгаа талархаж байгаа. Тэгээд энэ маань одоо улам үр өгөөчтэй ийм сайхан хөтөлбөр болох байхаа гэдэгт итгэлтэй байна. За тэгээд энийг одоо явуулахын тулд манад яг мэргэжлийн багш нь байхгүй. Тэгээд Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нарыг авчирж байгаа. Эхний ээлжинд бид нар яг дасгал сургуулийн багшийг авчирсан 1 сар болтол явна. 1 сараас эхлээд уран нууралтынхаа техникийг заах багшийг аавна. Ингээд багш бол 4 жилийн хугацаанд бол тасрахгүй янз янзын ур чадвартай багш нарыг бол авчирч хичээлүүлнэ. Энэ багшийн цалин мөнгийг манай соёлын ордны эцэг эхчүүд тэгээд аймагтайгаа хамтраад 3 талаас шийдээд явна гэж бодож байгаа. За одоогоор амарч нэг 50 гаруй 60-аад хүүхэд бүртгэж байгаа. Тэгээд ойрын хугацааны зорилт бол бид нар аймгийнхаа 80 жилээр 80 хүүхэд нуурна гэсэн зорилт тавьж байгаа. Тэгээд хичээлээд явна. За би одоо нэг 30-аад жил циркээр л явж байна. Уран нууралт гэдэг бол ерөөсөө ер нь багасаа л хичээлдэг л дээ. Нэг заяагдсан хоол гэж байдаг. Одоо үнэхээр заяагдсан бол одоо тэгэл яалтч байхгүй л одоо амьдраад явна. Тэгээ одоо энэ дотор чи янз бүр гарна шүү дээ. Бүгдээрээ бүр ингээд бүр айхтар нуурчихгүй зарим нь янз бүр шантар нь янз бүр болно. Энэ болгоныг юу яана. Нууралтын хувьд бол би хажууд нь одоо бараг 30 жил одоо хөдөө гадаагүй гадаа дотоод бол хамтлан явсан одоо бүх дасгал сургууль одоо нурууны уян байдал бүгдийг л одоо мэднэ одоо яалтч байхгүй мэдгээс яах. Одоо 30 жил циркэд байсных за нэг циркийн нэг 4 5 төрлөөр байсан би. Эхний ээлжид сонголт нурууны уян хатан сонголт ерөөсөө л тэр тэгэл цаашаа өөрсдөө тэгээд явна. Олон төрлийн юмнууд бэлдээх. Булган аймаг циркийн урлаг, уран нууралтын анхдагч аймаг, Монголын циркийг үндэслэгч Ардна Азаргээ манай аймгаас циркийн шилдэгүүд гарч байсан юм а. Булган сумын соёлын төвийн хамт олон уг арга хэмжээг залгамжлан аймаг байгуулагдсны 80 жилийн хойгоор 80 хүүхэд нугруулах зорилго тавин ажиллаж байна.